төрийн албаны төв байгууллагаас энэ төр төчрсөн хохирлыг нөхөн төлөвлөлт хяналттай хууль ажиллагаанд тавих энэ хяналтын чиглэлүүд болоод нэлээд одоо эрчимтэй өргөн талаацтай хэрэгжиж байгаа. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийн дээр маш тодорхой зохицуулж байж байгаа. Төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанд томилсон, чөлөөсөн, төр чөлөөсөн халсныг төрийн албаны төв байгууллага эсвэл шүүх тогтоосон бол энэ одоо төр төчрсөн хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан буюу томилго, чөлөөлөх хэрэггүй албан тушаалтнаас энэ төр төчрүүлээд байгаа хохирлыг нөхөн төлөвлөнө гэсэн ийм хуулийн зохицуулттай төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл. За энэтэй холбоотойгоор шүүхээс гарч байгаа энэ хүний нөөцийн томилгоо чөлөөлөлтөй холбоотой энэ шийдвэрийн бүртгэлийг төрийн албаны төв байгууллага хүлээж авч бүртгэл хөтөлж байгаа. За үүнтэйгээ уялдуулаад төрийг хохирлгүй болгох чиглэсэн энэ төрийг төлөөлж нэхэмжил гаргахын ажлаа зохион байгуулалт явьж байна. За дэлгэцэн дээр өгсөн тоо мэдээ 22, 23 онд бид нар энэ иргэний болон захиргааны иргэний бүх шатны шүүхүүдээс 19 оноос хойш бүх одоо төрийн албан хаагчтай холбоотой хүний нөөцийн шийдвэртэй холбоотой энэ шүүхийн шийдвэрүүдийг татаж авсан. Энэ 22, 23 онд татаж аваад төрийн албаны төв байгууллага маань бүртгэл үүсгэсэн байж байна. За дэлгэцэн дээр бол он онд хамаарах хэдэн шийдвэрийг бүртгэсэн байдаг тоо байж байна. За мөн дээрэс нь одоо 2022 онд төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор төрийн албаны зөвлөлөөс тогтоосон тэр хууль бус томилгооны үндсэн дээр төрд ямар хэмжээний хохирол учирсан юм бэ? Хэдэн хүний асуудал байгаа юм бэ гэдэг дээр бас энэ бүртгэлээ хөтлөөд ингээд албажуулсан хяналт ажиллаж байгаа. Үндсэндээ төрийн албаны тухай хуулийн энэ 50 дугаар зүйлд орсон 22 онд орсон өөрчлөлт нь ямар одоо үр дагавартай, ямар одоо онцлог зүйл байсан бэ гэдэг бас тав хүндээ тавьчихъя хэлье. Бид зөвхөн 22 онд энэ хэн шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулад зөрчлийг газар дээр нь арилгаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ зөрчлийг газар дээр нь арилгаад дараагийн байгууллага, дараагийн аймагт ингээд очих газар дээр арьсан зөрчлөө дахиад давтаад дахиад одоо хууль бус шийдвэр гаргаад ирсэн. Тийм учраас энэ томилгоотой холбоотой төр тохирол учраад байгаа энэ асуудлыг төрийн албаны зөвлөлөөс хууль одоо санаачлах эрхгүй албанд эрхгүй байгууллагад одоо санал уламжлаад ингээд улсын их хурлаар 2022 оны 7 сарын 5-ны өдөр төрийн албаны хуулинд өөрчлөлт орсон. Тэгээ хууль зөрчил томилсон тохиолдолд энэ одоо албан тушаалтанд олгосон цалинг томилох одоо шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар одоо төлөвлөнэ. Энэ бол төрд хохирол учирж ийн гэж үзэж энэ төлөвлөх ийм одоо хууль эрх зүйн орчин бүтсэн. За үүнтэй холбоотойгоор энэ зохицуулт маань миний түрүүн ярьсан төрийн жинхэнэ албан тушаалт хууль бусаар томилсон энэ одоо зөрчил гарах энэ асуудлаас оршин сэргийлэх маш том эдийн засгийн хөшүүрэг болж чадсан. Тэгээ энэтэй холбоотойгоор бас энэ зөрчлийн тоо буурчина гэсэн ийм одоо судалгааны үр дүнгууд гарч байгаа. Тэгээ энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой бас тоонууд байж байна. Тэгэхээр бид нар хууль зөрчөөд энэ томилдсонтой холбоотойгоор хууль зөрчсөн томилгоо хийсэн албан тушаалтнуудад бид нар мэдэгдэл хөргүүлж байгаа. Та одоо тухайн албан тушаалтныг томилж ажилуулснаас таагаар холбоотой тухайн ажилтныг одоо хэдэн сар хэдэн жил ажилуулсан. Түүнд олгосон цалин өсөлтийг нь буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас нэхэмжилж байгаа. Эхний ээлжинд бид нар мэдэгдэл хөргүүлж байна. Дараа нь бол мэдэгдлийн хугацаа дуусаад бидэнд ямар нэгэн хариу тайлбар ирэхгүй бол нэхэмжил гаргаж байна шүүхэд. За ингээд шүүхийн шийдвэр гаргуулад энэ хууль бус томилгоотой холбоотой шийдвэр хууль бус одоо хүний нөөцийн шийдвэр гаргасантай холбоотой энэ зохицуултын хяналтыг тавиа явж байгаа. Тэгэхээр мэдэгдэл буюу бид бүхэн 262 иргэн албан тушаалтанд холбогдох 3 тэрбум 700 сая төгрөгийн мэдэгдэл хөргүүлсэн байж байгаа. Энэ бол хууль бус хүний нөөцийн шийдвэр гаргасантай холбоотой. За нэхэмжил маань бол 3 тэрбум 96 сая төгрөгийн нэхэмжил шүүгт гаргацсан байна. За шүүхийн шийдвэр маань 730 сая төгрөгийн шүүхийн шийдвэр гаргацсан. Ингээд одоо 19 оноос хойш нөхөн төлбөр буюу 637 сая төгрөгийг бол бид нар энэ төрийг хохирлгүй болгох энэ чиглэлээр хэрэгжүүлээд ингээд явж байна. За мөн одоо энэ үйл ажиллагаа бол цаашдаа бид нар төрийн холбогдох бусад байгууллагуудтай хамтарч ажиллах ийм одоо ажлын эхлэлүүд тавигдаад ингээд явчих. Тийм учраас энэ үйл ажиллагааны цаар хүрээ бол өргөжин энэ үйл ажиллагаатай холбоотойгоор бид нар энэ хууль бус томилгоог багасгах, оруулах энэ чиглэлээр тодорхой үр дүн гарч эхэлсэн учраас улам энэ ажлыг бол эрчимжүүлэх шаардлага байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид нар энэ төрийн байгууллагуудын бүртгэл хяналтын цахим системийг төрийн албаны төв байгууллага санаачлаад энэ системийн одоо хийх ажил маань үргэлжилж байна. За энэ дээрээ бол энэ төрийн холбогдох байгууллагуудыг бид нар
системийн хүрээнд хамтарч одоо хяналттай энэ хүрээндээ бол бас системтэйгээр орно. Тэгэхээр хууль зөрчсөн шийдвэр, хүний нөөцийн шийдвэр гаргахад эргээд ард нь бол бас энэ эдийн засгийн тодорхой хариуцлага хүлээлгдэг юм байна гэдэг энэ зүйл дээр та бүхэн маш сайн анхаараач гэдэг ийм зүйлүүдийг бас та бүхэндээ хэлье. За энэтэй холбоотой анхаарах ямар асуудлууд байгаа юм гэж. Тэгэхээр энэ би дөрөв нэлсэн төр төчсөн хохирлыг нөхөн төлөх юм байна гэж. Тэгэхээр та бол хууль зөрчсөн шийдвэр гаргах юм бол эдийн засгийн хариуцлага хүлээх юм байна. За хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй байх чиглэлд анхаараач. За ингээд манайхан бол шүүхийн одоо маргаан өрнөж байгаа учраас бид бүхэн шүүхийн шийдвэрийн эцсийн шийдвэрийг хүлээн. Тэр хүртэл бол бид нар энэ хүний нөөцийн шийдвэр, хууль зөрчсөн шийдвэрээ бол цуцлахгүй гэдэг, өчнөгөө болохгүй гэдэг ийм нийтлэг хандлага ажиглагдаад байна. Тэгэхээр нэгэн төрийн албаны төв байгууллагаас холбогдох шийдвэр маань таны гаргасан шийдвэр хууль зөрчсөн байна гэж тогтоосон тохиолдолд та эргээд маш сайн гаргасан шийдвэртэй мэргэжлийн одоо хуулийн баг за мөн одоо хууль эрх зүйн асуудал хариуцсан албан тушаалтнуудаас зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ одоо зөвлөгөөг аваагүйсээ болоод хугацаа алдах, нөгөө төр төчсөн хохирлын хэмжээ нэмэгдэх, төлбөрийн хэмжээ нэмэгдэх энэ эрсдлүүд үүсэж байгаа. За мөн одоо эрх бүхий албан тушаалтны нөлөөлөл улмаас хууль бус томилгоонуудыг их хийж байгаа. Тэгэхээр аймгийн одоо засаг даргын тамгын газрын дарга нар дээр жишээлгээд яамдын төрийн нэрмжгийн дарга нар дээр жишээ их ажиглагддаг. Сайдаас засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу томилгоо хийдэг. Энэ нь эргээд хууль зөрчсөн томилгоо болдог. Хариуцлагыг хэн хүлээх вэ гэхээр хуулийн одоо хууль бус тэр захиргааны актыг гаргасан тэр одоо иргэн бол өөрөө хариуцлагыг хүлээх юм байна гэдэг ийм зүйл үүж байгаа. Хамгийн чухал асуудал нь энэ төрийн жинхэнэ албаагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөл. Тэгэхээр энэ дээр энэ нээлттэй ээлжид сонгуульч сургалтын үндсэн дээр төрийн албааг ажилтгч боломжийг хангаж ээж энэ сонгуульч руу томилох үйл ажиллагаа явагдахгүйгаас болоод төрийн албаа хаагчдын хууль ёсны эрх ашиг зөрчигдөх энэ нөхцөл байдал үүсэж байгаа гэдэг ийм зүйлийг бас та бүхэндээ хэлье.